Нүдний үгийн улаан рефлекс юу юм бэ гэж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нүдний эмгүүдийг илрүүлж болох хамгийн энгийн шинжилгээ. Харьцангуй өндөр хөгжилтэй орнуудад энэ шинжилгээ бол аль хэзээний ингээд хийгдээд нэвтрээд нярайн эмч, хүрхийн эмч, хүүхдийн эмч энэ шинжилгээ хийгээд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байвал нүдний эмчтэй илгээгээд ингээд хэвшигдсэн шинжилгээ. Тэгэхээр бид нар энэ шинжилгээг Орбис олон улсын байгууллагатай хамтраад орон нутагт болон өөрх ингээд нярайн амжтай сургалт хийгээд энэ талаар ойлголтыг өгөөд ингээд хэвшүүлж байгаа. За үүнтэй холбоотой төсвийн хүрээнд бас энэ нүдний үгийн улаан рефлексээ илрүүлэх багаж буюу тоног төхөөрөмжөөр ингээд хангаад ингээд энэ шинжилгээг нутагшуулахаар ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж ингээд хүүхд төрлөө тэгэхээр энгийн нүдээр бид нэр ингээд хүүхдийн нүдийг харахад нүд байна уу байна, цохих байна уу байна тийм. Ингээд бүрийн нүд минь харагдчихэдэг. Гэхдээ зарим нэгэн эмгүүд сохрол сул хараанд хүрэгдэг эмгүүд энгийн нүдээр хараад онцлогдох боломжгүй. За тэгэхээр энэ өвчнүүдийг бид нэр илрүүлэх гэж скрининг шинжилгээ хийж байгаа. За энийг хийснээрээ бид нэр тухайн эмгийг харьцангуй эрт шатанд нь эмчилгээний үр дүн сайтай шатанд нь илрүүлснээр эмчилгээний үр дүн сайжирч байгаа. Тэгээд тухайн хүүхдийн маань хараа сайжирна гэдэг маань амьдралын чанар сайжирна. За тэгээд нийгмийн эдийн засгийн ч гэсэн маш өндөр ач холбогдолтой.